2025 онд 256 холбогдогчтой 307 гиндрийг бол илэрч бүртгэгдсэн. Үүнийг 20.8%-аар бол өссөн үзүүлэлттэй байна. Нийслэлд 88 орчим хувь нь, орон нутагт бол 22 орчим хувийг бол эзэлж байгаа. За ингээд эрэгтэй хүүсээр навч үзэх юм бол 85% нь эрэгтэй, эмэгтэй үлдсэн хувь нь бол ингээд эзэлж байна. За ингээд сүүлийн 9 жилийн гиндрийг холбогдсон этгээдүүдийн судалгааг үзэхэд 13-аас 35 орчим насны хүүхэд залуучууд энэ төрлийн гэмтрийн 91 орчим хувийг эзэлж байгаа нь бас анхаарал хандуулах шаардлагатай гэж үзэж байна. Энгийн эмийг мансуурах зорилгоор уруулан хэрэглэж гар урууга тайруулах, амь насаа алдах ийм эрсдлүүд бол үүсэж байгаа. Тэгэхээр эцэг эхчүүд хүүхдээ хаана хинтээ явж байна, хараа хяналтаа сайн тавих, зам байдалд нь ямар өөрчлөлт гарч байна. Энэ асуудал дээр бас нэлээд хямгаа байхгүй бол хүүхдүүд энэ энгийн эмийг мансуурах зорилгоор хэрэглээд амнаас эрүүл мэндээр охирж байгаа асуудал цагдаагийн байгууллагаас бол холбогдох шалгалтын ажиллагаануудыг хийгээд сэрэмжлүүлэх мэдээлэлийг тухай бүрэн хүргээд явж байгаа.